Оройн төргөө үзэгчдээ тавтаа амарцгааж байна уу? Монголын мэдээ агентлаг цагийн хүрэлт мэдээллийн хөтөлбөрийнхөө мягмар гарагийн дугаар эхэлж байна. Эхлээд зарим мэдээний товч агуулгатай танилцгаана уу. Азийн хөгжлийн төлөв 2015 тайланд Монгол улсын эдийн засгийн өсөлт буурна гэж мэдээлжээ. Манай улс 2015 онд 1,307 мянган тонн ургац хураахаар төлөвлөж байна. Өмнө Говь аймагт нөөцийн мах худалдаанд гарлаа. Оросын холбооны улсын ерөнхийлөгчийн зарилгаар Ахмад Дайчдыг шагналаа. Окинава арлын захирагч Америк нэгдсэн улсын цэргийн баазыг нүүлгэн шилжүүлэх ажлыг төр зогсоолоо. Эдгээр болоод бусад мэдээллийн дэлгэрэнгүй цагийн хүрэлт мэдээллийн хөтөлбөрөөс хүлээн аваарай. 2014 онд Монгол улсын эдийн засаг 7 орчим хувийн өсөлттэй гарсан, харин 2015 онд энэ өсөлт 3% болж буурна гэж үзэж байна. Энэ дүгнэлтийг Азийн хөгжлийн банкнаас гаргадаг эдийн засгийн төлөв байдлын шинжилгээнд онцолсон байна. Макро эдийн засгийн тэнцвэргүй байдлаас болж Монгол улсын эдийн засаг Азийн бусад улс орноос өсөлтөөрөө хоцрох хандлагатай байна гэж үзэж байна. 2015 онд Монгол улсын эдийн засаг 3% өсөлт үзүүлэх бол түүний 1.4% буюу тал нь хүдээж ахуйн салбарын өсөлт байна гэж тооцжээ. Өөрөөр хэлбэл манай 50 сая гаруй толгоймол газар тариалангийн салбар өсөлтөд хадгалж үлдэж байгаа нь эдийн засгийн гол найдвар тавих хэсэг болж байна. Харин 2016 онд Монгол улсын эдийн засгийн өсөлт 5% хүрч баг зэрэг нэмэгдэнэ гэж тооцсон. За ингэхдээ 5 толгой болон бусад томоохон төслүүдийн хөрөнгө оруулалт орж ирсэн тохиолдолд 5% өсөлт бий болно гэж үзэж байгаа юм байна. It's very much premised on томоохон төслүүд 7-оос 8 сарын дараа үр дүнгээ өгч эхэлдэг гэж үздэг. Хэрв мега төслүүдийн хөрөнгө оруулалт шийдэгдвэл 2016 онд эдийн засагт 5% өсөлт гарах боломжтой. Гэхдээ OECD буюу эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын дүгнэлтээр бол улс орн зөвхөн том төслөөр хөгждөггүй. Өнгөрсөн хугацаанд Монгол улс уул уурхай болон бусад томоохон төслүүдэд найдлага тавьж ирсэн. Уул уурхайгаас ихээхэн хэмжээний мөнгө орж ирдэг боловч хөдөө аж ахуй болон жижиг дунд үйлдвэрлэл зэрэг бусад салбартай харьцуулахад ажлын байр нэмэгдэж хүмүүст шууд нөлөө үзүүлэх нь бага байдаг. Тиймээс Монгол улсад олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлэх нь үндсэн сорилт хэвээр байна. 2015 онд Монгол улсын эдийн засаг 3% болж саарахад нөлөөлж байгаа хүчин зүйл юу байна вэ? Одоогийн байдлаар инфляц 9.3%-тай байгаа. Төв банк мөнгөний инфляц болоод төлбөрийн тэнцлийн дарамттай барихын тулд бодлогоо чангалсантай холбоотой гэж үүнийг тайлбарлаж байгаа. За банкны системээр чанаргүй зээлийн хэмжээ өнгөрсөн жилдээ харьцуулахад ихээхэн нэмэгдсэн. Энэ нь эдийн засгийн эргэлт сарах, за ялангуяа барилгын зах зээлд сөрөг нөлөө үзүүлэх томоохон сорилт тулгарч байна гэдгийг ч онцоллоо. За банкны салбарт бол эдийн засаг ийм удаашрж байгаа ийм тохиолдолд бол энэ бол дарамт ирж эхэлдэг. Чанаргүй зээл бол оны эцэст бол 48.5% төрсэн. Хугацаа хэтэрсэн зээл бол 2 дахин нэмэгдсэн байж байгаа оны эцэст. Тэгэхээр энэ бол их хурдцтай нэмэгдэж байна. За нийт түвшнэр бол нийт энэ хугацаа хэтэрсэн зээл гэдэг маань бол чанаргүй зээлийн одоо урьдч тийм ээ. Одоо хугацаа хэтэрэлт явж байгаа. За тэр нь бол чанаргүй болж хуурдаг байж байгаа. Азийн хөгжлийн банк Азийн бусад орнуудын эдийн засгийн төлөв байдлаагч мөн танилцуулж байна. Манайд хамгийн ойр байдаг эдийн засгуудыг хэрхэн харж байгааг одоо хүргье. Бүгд найрамдах Хятад ард улсын хувьд эдийн засаг нь удаашралтай байгаа. Хятад улс энэ удаашралтанд дасан зохицох байдал ажиглагдаж байгаа нь тийм ч сайн зүйл биш ээ. Оросын холбооны улсын эдийн засаг хямралт гүнзгийрнэ гэдгийг онцолж байна. Америк нэгдсэн улсад зээлийн хүү нэмэгдсээр байгаа. Тийм учраас Америкийн бүс нутгаас хөрөнгө оруулалт бас саарах магадлалтай харагдаж байгаа юм а. Газар тариалангийн үйлдвэрлэлийн үе ирж байна. Тариаланчид жил бүрийн 5 дугаар сард хаврын тариалалтаа хийж эхэлдэг бол энэ жил дулаахан тогтун байгаа болохоор товлсон хугацаанаас наан тариалалт эхлэх төлөвтэй байна. 2015 онд газар тариалангийн үйлдвэрлэлээс 500 орчим тэрбум төгрөгийн орлого олох юм а. 2015 оны хаврын тариалтын бэлтгэл ажил уринш 100%, машин техникийн бэлтгэл 54% байна. 4 сарын сүүлээр тариалтын ажил эхлэн за нийтдээ 337 мянган гад урин шилтгэжээ. Тариалангийн ажилд 10 мянган гаруй машин техник ашиглах юм. Өнгөрсөн оныхоос тариалтын талбай хэмжээ нэмэгдэнэ гэдгийг мэдээллээ. 300 мянган гад нь Улаанбаатар тариалахар юм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. За бусад талбайд нь бол бусад таримлуудаа тариалъя гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. За нийтдээ тариалан бүхий 14 аймгийн 1190 аж ахуй нэгж бол одоо тариалангийн үйлдвэрлэлд за 370 аж ахуй нэгж 35 мянган өрх бол
төмс мөсний ногоо жимсний үйлдвэрлэлд ажиллахаар юм бэлтгэл ажлаа хангаад ажиллаж байгаа. Үр тариа Улаанбуудаа төмс үлсний ногоо жимсгэн тижээлийн таримал тосны ургамал гээд нийтдээ энэ жил 400 мянган га тариалт хийж сая 307 мянган тонн ургац хураан авахар төлөвлөж байна. Өнгөрсөн онд газар тариалангийн салбар нийтдээ 430 гаруй тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн бол за энэ жил 500 тэрбум төгрөгийн орлого олно гэж тооцоолж байна. Тариалалтын хэмжээ ургац нэмэгдэх тооцоо байгаач эдийн засгийн нөхцөлтэй уялдан улсын төсвийн дэмжлэг хомс байгаа юм байна. Урд жилүүдэд Атрын 3 дугаар аян гээд хөтөлбөр хэрэгжиж явах үед бол нэлээдгүй хэмжээний дэмжлэг мөнгөний дэмжлэгүүд байдаг байсан. За энэ жил бол байхгүй. Гэхдээ тариалан хаврын тариалт зориулаад тариалан эрхлийг дэмжих сангаар олох одоо түлш шатхуун хор бордоо урмал хамгааллын бодис үрийн дэмжлэгүүд бол хөнгөлөлтөө нөхцлөөр явагдана гэсэн. Мөн тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор үрийн буудаг 30%, шатхууныг 50%, ургамал хамгааллын бодисыг 30% урьдчилгаатай зээлээр олгохоор шийдвэрлсэн байна. Хаврын тариалт эхлэх гэж байгаатай холбогдуулан тариаланчдын зөвлөгөөнийг аймагуудад энэ сарын 27-ноос эх сарын 15-ны хүртэл зохион байгуулахаар товолжээ. Хаврын тариалалтын мэдээг Сүхбаатар аймгаас үргэлжлүүлье. Манай сурвалжлагч Инх Туяа мэдээлж байна. Сүхбаатар аймагт тариаланчдын анх дугаар зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнд тус аймагт газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүхий л аж ахуйн нэгж иргэдийн төлөөлөл, сумдын төлөөлөгчид оролцож, Сүхбаатар аймгийн газар тариалангийн салбарын өнөөгийн байдал цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар зөвлөлдсөн байна. Тариаланчид өмнөх жилийнхэн үр дүнгч иргэн харсан байна. Урд жилүүдэд газар тариалан эрхэлж байсан Мөнх хаан, Сүхбаатар, Төмөн цогц сумдад үр тарианы аж ахуйг дахин сэргээсэн нь 2014 оны онцлог хэрэг байлаа гэж тэдэд өгнжээ. Сүхбаатарын буудай 1766 га тариалаж 3195 тонн, Овьёос 668 га тариалаж 770 тонн, Рабс 3050 га тариалаж 1350 тонн, Тэжээлийн ургамал 207 га тариалаж 65 тонн ургац хураан авснаар 2013 оны суурь төвшнөөс бүх төрлөөр давуулсан амжилтыг гаргажээ. Дараагийн мэдээ. Өмнөг аймагт нөөцийн мах худалдаалж эхэлсэн тухай мэдээг манай сурвалжлагч Номин Туяа ирүүлжээ. Нөөцийн мах ердийнхөөс 1400-аас 2000 төгрөгийн хямд байна. Нийт 80 тонн махыг иргэдэд борлуулан нөөцийн үхрийн мах 6600, хоньны мах 5600, ямааны мах 4600 төгрөгийн үнээр зарагдаж байна. Нөөцийн мах нийлүүлж худалдаалах ажлыг орон нутаг зохион байгуулж байгаамаа. Лабораторийн шинжилгээ хийж 7 хоногоор ингэж килограмм болон эрүүл ахуйн шаардлагыг баталгаажуулж ажиллаж байна да. Аймгийн зах дээр худалдаалдаг мах хэдийгээр өдөртөө шинээр ирж байгаа боловч үн хит өндөр байгааг иргэд хэлдэг. Энэ нь шатхууны үнээс шалтгаалж болох ч сүүлийн жил гаруй хугацаанд улсын хэмжээнд шатхууны үн тогтвортой байсан. Гэтэл махны үн өсөд байгаа нь малчид болоод бизнес эрхлэгчдийн хувьд үнийн хөөргөдөл үүсгэж байгаагаас гэж тайлбарлах хүн олон байна. Нөөцийн мах хямдаас гадна төрөл олон байгаа гинэ. Өмнөг аймагт маань үхрийн мах худалдаалагддаг маш ховор байдаг. За нэг аж ахуйн нэгж байгууллага цэцэрлэг сургуулийн хэмжээнд л авагддаг. За иргэдийн гар дээр бол үхрийн мах ирдэг. Ирсэн тохиолдолд өндөр үнэтэй байдаг. Нөөцийн махыг худалдаанд гаргаснаар үнийн хөөргөдөл үүсэхгүй байх боломжийг бүрдүүлж өгч байна. Түүнчлэн өөрийн аймгаас төдийгүй бусад аймгаас ч махаа базааж байгаа юм а. Үхрийн махыг болохоор Сүхбаатар аймгийн Дарганг, Эрдэнэ цагаан сумдаас. Хонь ямааны махыг болохоор орон нутгаас. Хэрэглэгчдэд нийцсэн үн өөрх гэрийн зардлыг хэмнэх боломж бүрдүүлж байгаа энэ ажилд өмнө говьчууд ам сайтай байна. АСЕАН буюу Аз Европын дээд түвшний 11-р уулзалт 2016 оны 7-р сард Улаанбаатар хотод болно. 51 орны төрийн тэргүүн, засгийн газрын тэргүүн, гадаад хэргийн сайд нар олон улсын байгууллагын удирдал, хэвлэл мэдээллийн зэрэг 5000 гаруй зочид төлөөлөгч оролцохоор төлөвлөж байгаа. Энэ арга хэмжээг зохион байгуулах комисс өнөөдөр хуралдлаа. Манай улсад болох дээд хэмжээний энэ уулзалтыг зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах үндэсний зөвлөлийг ерөнхий сайд сайхан бэлэг ахлан ажилладаг. Энэ хүрээнд 5 дид ажлын хэсэг гарч чиглэлээр тус уулзалтанд бэлтгэж байна. Ипотекийн зээл эргэн төлөлтөө сайн байна гэж холбогдох байгууллагууд өмөлж байна. Төв банкнаас гаргасан судалгаагаар 2014 онд орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилт 2 их найт төгрөг зарцуулжээ. Кенгуру 2015 олон улсын математикийн олимпиад боллоо. Тус суралдаанд оролцож байгаа орны тоо жил ирэх бүр өссөөр байна. Тухайлбал 1995 онд 10 орны 775 мянган хүүхэд оролцсон
оролцож байсан бол өнгөрсөн онд 55.6 сая гаруй хүүхэд оролцожээ. Энэ онд манай улсын 402 сургуулийн 25,000 орчим сурагч оролцлоо. Эрдэнэтээс алдагдсан их хэмжээний эрдэнийн оюу чулууг хулгайлсан хэрэг шүүхэд шилжсэн байна. Тус компани хүдрийн ил урхаагаас өнгөрсөн оны 4-р сард 210 кг эрдэнийн чулууг хулгайлсан хэрэг гарчээ. Гэмт хэрэгтнүүд хулгайлсан үнэт чулуугаан Улаанбаатар хотод худалдан борлуулах зорилгоор тээвэрлэн явж байгаад баригдсан байна. Хөтөлбөрийн дараагийн хэсэгт анхаарлаа хандуулцгаана уу. Засгийн газрын ээлжид хуралдаанаар богдхан төмөр замыг барьж байгуулах урьдчилсан техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулахаар тогтлоо. Ингэснээр нийслэлийг дайран өнгөрч байгаа Улаанбаатар төмөр замыг ашиглан хөнгөн галт тэрэгний үйлчилгээг нэвтрүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна. Төв аймгийн Батсанбөр сумын нутаг дэвсгэрт байх Улаанбаатар төмөр замын Аршаан төртөнөөс хөшгийн хөндөд баригдаж байгаа олон улсын нисэх онгоцны буудлын орчмоор тойрч Майнт өртөөг хүрэх төмөр замын төслийг Богдхан төмөр зам гэж нэрлэж байна. Энэ төмөр замыг зөвхөн ачаа тээвэрлэдэг шин зам болгон ашиглаж тээвэр логистикийн шин гарцыг нээн гэсэн үг. Энэ нь нийслэл хотын дундор ачаа тээвэр дамжин өнгөрүүлэхгүй байх нэг нөхцөлийг бүрдүүлнэ гэж засгийн газар үзэж байна. За мөн төмөр замыг дагаад холимог логистикийн төвийг бол хөшгийн хөндийн урд талд байгуулъя гэсэн ийм төлөвлөгөө байгаа. Өөрөөр хэлэх юм бол Улаанбаатар хотын хөшгийн хөндийн нисэх онгоцны буудлыг тулгуурлаад агаарын болон төмөр замын автоцамын томоохон сүлжээг бий байгуулж энд олон улсын ачаа тээврийг хөгжүүлэх юм боломж бүрдүүлэхээр энэ шийдвэрийг гаргаж байгаа маа. Хүн амын 60% төвлөрсөн Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн санхүүжилтийн ерөнхий хэлцээрийг сойрхон батлах тухай хуулийн төслийг улсын хурлд өргөн мэдүүлэхээр боллоо. Энэ хөтөлбөрийг 2015-аас 2023 он хүртэл Азийн хөгжлийн банктай хамтран 3 үе шаттайгаар хэрэгжүүлэх юм байна. Улаанбаатар хотын хамгийн ачаал ихтэй босоо тэнхлэгүүд хойноос уршаа болон зүүнээс баруун тийш чиглэлд автобусны коридор үүсгэх гэсэн төсөл явагдаж байгаа. Өөрөөр хэлэх юм бол 2-4-ийг нэгрүүл зөвхөн нийтийн зочид тээврийн автобус явдаг. Энэ бол хөдөлгөөний саарлыг багасгах нь мөн 5 мөрийн автобусыг олноор хөдөлгөөнд оролцуулах юм боломжийг нэмэгдүүлнэ гэж ингэж үзэж байгаа. Засгийн газрын ээлж туралдаанаар жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийн үзэл баримтлалыг тогтжээ. Жижиг дунд үйлдвэрүүдийн ялгаа заагийг тодорхой болгох, үйл ажиллагааны хүрээг өргөтгөх, ангилах зэрэг цаг үеийн шаардлагаар одоогийн хуулийг өөрчлөхөөр болоод байгаа юм байна. Барилга тоглолтын яам хөдөлмөрийн яамтай хамтран ажиллахаар болж салбарын сайдууд нь өнөөдөр санамжчигт гарын үсэг зурлаа. Барилга тоглолтын яам хөдөлмөрийн яам хамтран ажиллах санамж хүчгийн хүрээнд үйлдвэрлэлийн ослыг бууруулахад гол алхмууд хийгдэх юм а. Эрх зүйн орчныг шинжилгэхэд хамтран ажиллаж барилга захиалагч, гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн эрх үүргийг тэнцвүүлж, адил тэгш хариуцлага хүлээдэг болох юм. Түүнчлэн хариуцлагын тогтолцоог өөрчилнө. Барилгын салбарт гарч байгаа энэ үйлдвэрлэлийн осол, ослын улмаас бас амь насаа алдаж байгаа иргэдийн тоо 2014 онд бол хамгийн өндөр байгаа. Тийм учраас энэ санамжчид гаргуулах зууснаар бид энэ үйлдвэрлэлийн осол мэргэжлийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүлхэн хууль тогтоомж өгдөг боловсронгуулгах, холбогдох журам, заавар, аргачлалыг бас энэ онд бид хамтран боловсронгуулгах хэрэгжүүлнэ гэж үзэж байгаа. Хариуцлага ногдуулж аюулгүй байдлыг бий болгох орчныг бүрдүүлээ зогсохгүй боловсон хүчний бодлогыг хамтран бий болгохоор төлөвлөжээ. Сурагчдыг чадваржуулах, багш нарыг дахин бэлтгэх, ажлын байраар хангаж, давтан сургалтанд хамруулах гээд иж бүрнээр нь гэрээнд тусгасан байна. Боловсон хүчин, мэргэжлийн боловсон хүчнээ бий болгох тал дээр эднийхээ чадварыг сайжруулах тал дээр бид нар нэлээд анхаарж байгаа. Чадвартай боловсон хүчин гэдэг бол зах зээл дээр өөр үнэлгээтэй байна. Авах цалин ч гэсэн өөр болох боломжтой. Тийм учраас энэ барилгын салбарын мэргэжлийн боловсон хүчний үндэсний мэргэжлийн боловсон хүчнийхээ чадварыг сайжруулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх тал дээр бид нар хамтран ажиллана. Энэ чиглэлээр сургалт бас зохион байгуулна. Сургалт зохион байгуулах үйл ажиллагааг барилгын компаниуд дээр нь дэмжиж ажиллана гэсэн ийм чиглэлийн хамтын ажиллагааныхаа асуудлуудыг энэ санамж бичгтээ тусгаж өгсөн байгаа. Энэ бүхний үр дүнд мэргэжсэн ажилтнууд хүний амь нас эрүүл мэндэд ээлтэй салбарыг бий болгох юм. Хуулийн хатуурхал хариуцлагажуулах хэлбэр болж мэргэжсэн ажилтнууд дэлхийн түвшинд өрсөлдөх аж ахуй нэгжүүдийг бий болгох ёстой юм а. Хинтээ аймгаас бүтээн байгуулалтын мэдээлэлээ. Тус аймгийн хэмжээнд өнгөрсөн жил нийтдээ 64 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар орон сууц, эмнэлэг, сургууль зэрэг томоохон бүтээн байгуулалтууд хийгдсэн байна.
Улсын болон орон нутгийн төсөв, хувийн хвшлийн хөрөнгөөр 420 гаруй бүтээн байгуулалт төсөл хөтөлбөрүүдийг хинтийхэн хийж гүйцэтгэсэн байна. Орон сууц, эмнэлэг, сургууль энэ бүхэнд багтаж байгаа дурдсан томоохон бүтээн байгуулалтыг гардан гүйцэтгэсэн эзэд болох барилгын салбарынхан зөвлөлдөж байна. Барилгат одоо чанарын анхаарахын тулд мянгаад барилгын норм ба дүрм стандарт мөрдөгдөг. Үүнээс өөрийнхөө ажилбар тохирсон норм дүрмийн стандартын сантай болох ёстой. Гүйцэтгэгч байгууллагууд. За энийг мөн ажилчдаа ойлгуулан сурталчилгаа ажиллагаа хийх ёстой. Мөн хөдөр хамгаалал аюулгүй байдал эрүүл ахуйн талаар мэрэгжлийн байгууллагуудтай хамтарч энэ барилгуудад шалган туслан зааварчлах ажлыг өргөнөөр хийх зүйтэй л гэж ойлгож байгаа. Барилгачдын бүтээн байгуулалт 2015 зөвлөгөөний үеэр Чингис хот, Шинэ Өндөр хаан хорооллууд зэрэг томоохон барилгын ажлуудаа цаашд хэрхэн гүйцээх, барилгын ажлаа уялдаа холбоог сайжруулах, чанарын асуудал, хөдөлмөрийн аюулгүй байдлаа хэрхэн хангах зэрэг асуудлуудыг хөндөм ярилцжээ. Өнгөрчөө онд Энти аймгийн хувьд бол хөдөлмөрийн аюулгүй ажиллагаатай холбоотой зөрчлүүд нэлээд гарч байсан. Тэрийг одоо энэ 2015 онд давтан гаргахгүй талаас нэлээд урайлга зорилтууд дэвшүүлэн тавилаа. Жил ирэх тусам барилга угсралтай ажлын хэмжээ нэмэгдэж байна. Тиймээс эдгээр бүтээн байгуулалтанд гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг хэрхэн татаж оруулах явдал орон нутгийнхны анхааралд бас байна. Тэмүүжин 62 айлын хаус хорооллын барилгын одоо асуудал байгаа. Нөгөөх нь Шинэ Өндөр хаан хороол гэсэн 720 айлын орон сууцтай сургууль цэцэрлэгийн комплекстэй ийм хорооллын асуудлыг одоо бид хөрөнгө оруулагчдыг одоо нааш нь чиглүүлэх талаар одоо дөрвтэй арга хэмжээ авах эхлэл маань одоо энэ зөвлөгөөнөөр тавьж байна гэж үзэж байна. Цаашид аймгийн барилгын компаниуд төлөвлөсөн ажлуудыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэх, мөн хүний төлөө зөв тус аяныг эхлүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Монгол улс Америк нэгдсэн улсын онцгой байдал хүчний байгууллагуудын хамтарсан говийн чон 2015 эхэллээ. Энэ удаад газар хөдлөлтийн гамшигын хор үрчгийг арилгах сургуулилтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах нэ. Онцгой байдлын ерхий газар Америк нэгдсэн улсын номхон далайн цэргийн командалтай хамтран говийн чон 2015 дасгал сургуулилтыг эхлүүллээ. Дөрөвдөх жилдээ болж байгаа хоёр улсын хамтарсан сургуулилт пүрэв гарагтуулна. За энэ удаад газар хөдлөлтийн гамшиг нь Монгол улсын үндэсний аюулгүй байдалд сөргөөр хүчтэй нөлөөж болзошгүй гэдгийг чуулган үеэр онцолж байлаа. Манай улс өөр Төв Азийн газар хөдлөлийн идэвхтэй бүсэд багтдаг. Тэгээ зүгээр нэг жишээ ирэхэд он гараад одоо нэг 3 сар болж байна шүү дээ. 3 сар болж байхад манайд бол нэг бүх Монгол орны хэмжээнд бол нэг 5000 орчим газар хөдлөлтсөн байдгийг. Зөвхөн энэ Улаанбаатарын орчимд бол нэг 300 гаруй газар хөдлөлт бүртгэгдсэн байт. Улсын хэмжээнд жилд дунджаар 40-оос 50 мянган удаагийн газар хөдлөлт бүртгэгдэг бол 3-аас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 50-аас 60 орчим байдаг байна. Энэ нь Улаанбаатар хотод аюулын дохио болцоход байгаа. Учир нь хуучны барилгууд нурах эрсдэл өндөр байна гэж үзэж байна. 11 оноос хойш одоо нийслэлийн хэмжээнд байж байгаа барилга байгууламжуудыг тоолоод ямар ч хийсэн нэг 120 мянган барилга байна гэж тооцоо гаргасан. Энээсээ бол одоо нийтийн зориулалттай гэх юм уу нэг 3000 гаруй барилга бий. Хуучны 3000 барилгын 60 гаруй хувь нь нурах эрсдэл өндөртэй тооцогддог байна. Хуамын 50 орчим хувь нь оршин суудаг Улаанбаатар хотод гамшиг нүүрлсэн тохиолдолд түүний хор уршиг арилгах тал дээр Америкаас суралцах зүйл их байна. Улаанбаатар хот минь өөрөө ижлэнд маш том бүсэд оршиж байна. Улаанбаатарын хүн ам маань бас их эрсдэлтэй байна гэдэг бол хаана олон улсын байгууллагч, тэр Монгол Улсын засгийн газрын холбоос байгууллагч хүлэмжшүүлж байгаа. Тийм учраас энэ том эрсдлийг бид хэрхэн одоо бууруулах уу гэдэг асуудал яригдана. За эрсдлийг бол арилгаж үгүй болгоны асуудал байхгүй. Эрсдлийн одоо хэмжээг бууруулах асуудал байгаа. Америк нэгдсэн улсын хамгийн сайн дуршлаг бол уялдаа холбоо гэж би хэлмээр байна. Монгол улсын онцгой байдал, цагдаа, зэвсэг түвшин, эмнэлэг, тагнуул, үндэсний аюулгүй байдал болон бусад төрлийн бүх байгууллага гинтийн гамшигт бэлэн байх, гамшигын дараа нэг баг болж ажиллах уялдаа холбоо чухал юм а. Америк нэгдсэн улсын талдаа хамтран хэрэгжүүлдэг говийн чон 2015 нь газар хөдлөлт тохиолдсон үед бэлэн байдлын төлөвлөгөө боловсруулахад чухал ач холбогдолтой юм а. Манай онцгой байдлын ерхий газар нь Япон, Америк, Хятад, Орос, Солонгос, Турк зэрэг 13 орны гамшиг осолтой тэмцэх туршлагыг нутагшуулж байгааг хэлж байна. Эх орны дайны ялалтын 70 жилийн өг тохиолдуулан Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путиний зарилгаар Монгол улсын Ахмад Айчдад ялалтын 70 жилийн ой медаль гардуулж байгаа билээ. Өнөөдөр Оросын холбооны улсын элчин сайдын яамд Ахмад Айчид шагналан гардлаа.
Агуай их орны дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын 300 гаруй ахмад дайчин ялалтын 70 жилийн он хүндэт медаль гардан авч байна. Өнөөдөр 60 гаруй ахмад дайчинд хүндэтгэл үзүүллээ. Ахмад дайчид ихэнх нь нас 80 гарчээ. Тэдний хамгийн ахмад нь болох бэлтгэл хошууч генерал Алтан Эрэлгуй 97 насыг энэ жил зоогилж байна. 45 оны чөлөөлөх дайны нисэх бүрэлдэхүүнд багтаж явсан тэрээр ялалтын 70 жилийн хүү тэмдэглэж байна. Ноёр 39-45 оны дайнд би нисчтэй албааж байсан. Дайны одоо жилүүдэд одоо нисч өөр ямар байдгийг тагнуул туршуул холбоо харьцаа тэгээд байлдын ажил хүйтгэг тэрийг л хийсэн одоо хүндтэй өөргөө билүүрсэн дайчинтай. Харин бэлтгэл хошууч Алтан Гэрэл 1939 оны халах голын байлдаан болон 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан нэгэн 16 настайдаа дайны талбарт дүүтэйгээ хамт очиж байсан буурал өнөөдөр ялалтын 70 жилийн ойг тэмдэглэж байна. Би ерөн шалгартал байсан. 1939 оны дайны хэдүүл Матей 8 дугаар дивизид. Энэ 45 оны чөлөөлөх дайны хэдүүл Тамскин 6 дугаар дивизид. Хоёр дивизд л байсан. 45 оны халах голыхтой зүйрлэх юм байхгүй. Айхтар их ядарсан. Тийм. Хятадын уулс тэр чулуу, шавар, шороо. Үрдө Японы эзэн төрөнгөлөстийг нэгдүгээр дайсан гэвэл Хятадын гадрын төрч хоёрдугаар дайсан л орж байсан. Их зоож байсан биднийг. Би 48 оноос 51 он хүртэл 3 жил алтаа таван богдод хил дээр тусгай салаанд 4 нормын морьтой тусгай салаанд 3 жил албаасан юм аа. Цагийн байдал их хүнд ерөн нойр хоолгүй ерөөсө өдөр шөнөгүй өвөл зуны энэ 3 сард ерөөсө нойр хоолгүй тэр хил дээр хөөцөлдөж ил тэнд тэгж ирж гэн энд ингэж ирэх гэж гал ерөөсө тэгэл одоо ерөн мөргөлжил морьтой 4 мороор ээлжилэл ерөөсө хил дээр явж байдаг. Оросын улбаны улсын ерөнхийлөгч Путиний зарилгаар гардуулж байгаа ялалтын ойн медалийг ахмад дайчид хүндэтгэн өөрсдийн биеэр ирж гардаж авч байгаа нь юм. За ирэх 5 дугаар сарын 9-нд ялалтын баярыг тэмдэглэж Улаан талбайд Монголын цэрэг ирсэж агснаа. Цаг хугацаа өнгөрсөн ч мартаж болохгүй түүхийн гэрчин болсон ахмад дайчдад инхүү түүхт 70 жилийн ойг тохиолдуулан хүндэтгэл үзүүлсээр байна. Ерөнхий боловсролын сургуулийн хаврын төгсөлтийн шалгалт эд эхэлж байна. Сургуулийн төгсөөд ямар мэргэжил сонгох вэ, шалгалтаа хэрхэн өгөх вэ, хаана амьдрах вэ гэд олон асуудлууд төгсөгчдийн өмнө тулгардаг. Сонгон хайрхан дүүрэг жил бүр төгсөгчдөө зориулж өдрөлөг зохион байгуулан зөвлөгөө өгдөг юм байна. Энэ жил тэд төрийн ордонд энэ өдрөлгөө хийлээ. Улсын авраг бөхөөс улсын хурлын гишүүн болсон замналаа. Сумья озар сургуулаа төгсөж байгаа хүүхдүүдэд ярьлаа. Амжилтын одог шүүрч явсан спортоо хаяад боловсрал эзэмших замыг хөөсөн нь тэдэнд сонирн байлаа. Спортын амьдралаас энгийн амьдрал руу шилжихэд ер нь ямар хуу одоо цаг хугацаа шаардсан бэ гэдэг энэ зүйлүүдийг бас өнөртөө бас хуваалцъя гэж ойлгож байгаа. Энэ бас шаггүй бас их хүч шаардсан юм ажил байдаг. Үргэлж мөнхөд ард түмнийхээ хайр хүндэл дунд үргэлж одоо мөнхөд ард түмнийхээ одоо энэ одоо хүндлийн дунд хоймор сууж явна гэдэг энэ хүний хорвоод бол одоо тэр болгон байдгүй. Гэхдээ энүүгээрээ амьдраад ингээд явхад өнөөдөр 40 нас хүртэл 50 нас хүртэл амьдрах гэж угаасаа байхгүй. Спортууд залуу насных. Ирээдүйд чамд юу хэрэгтэй вэ гэдэг сонголт өдгөө 19 мянган төгсөгч хүүхдүүдийн өмнө иржээ. Тэдний зарим нь сонголтоо хийсэн, зарим нь хийж байгаа сонголтондоо эргэлзэж байна. Гэхдээ хамгийн гол нь улс орондоо хэрэгтэй зүйл бүтээдэг хүн болох ёстой гэдгийг тэд ухамсарлжээ. Сантехник инженер. ТИС. Өөрийнхөө хамгийн гол нь өөрийнхөө хийж чаддаг юмар л сонгосон. Эзэн нэгэн цагт амжилтанд хүрнэ гэдэгтээ итгэлтэй болсон өнөөдрийн лекц. Итгэлтэй болсон. Урд нь бол нөгөө урлагийн талаар мэрэгжил сонирхдаг байсан. Тэгээд одоо болохоор манай ээж аав нөгөө замын талаар мэрэгжилтэй хүмүүс ахгүй. Тэгээд энэ баг ээж авахаа зөвлөгөө. Энд цугласан олон сурагчид шалгалтандаа сайн бэлтгэсэн гэх итгэл дүүрэн хариулт өгч байсан нь анхаарал татаж байсан юм а. Үнэхээр бидний ирээдүй сайн муу элдвийн мэдээлэлд тархиа угаалгуулгүйгээр зөвхөн урагшаа зорилго өдөө тэмүүлж байгаа нь бахархалтай харагдаж байлаа. Төрийн ордонд инхүү нэг дүүргийн хүүхдүүд ирээдүйн зорилгоон тодорхойлж байсан бол нийслэлийн зүүн дүүрэгт сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд чуулж байсан юм а.
Монгол орны үндсэн улбарт амьдарч байгаа тэдэн шиг олон мянган хүүхэд боловсролын шинжилэлт хэрэгтэй байгааг бодлого боловсруулагчдад тэд ойлгуулахыг хүсжээ. Алтан сув дохин энэ жил 17 настай сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн 29-р сургуулийн төгсөх ангийн сурагчаа. Тэрээр одоо үе тэнгийн хүүхдүүдтэй адилхан дуулж, бүжиглэж, бас уншиж, бичиж чадна. Гэхдээ нийгмийн харилцаанд оролцоход энэ бүхэн хангалтгүй байдаг гэж ярьлаа. Би нийгмийн харилцаанд чөлөөтэй оролцож, тэр дундаа үе тэнгийнхээ эрүүл хүүхдүүдтэй харилцахыг маш их хүсдэг. Гэхдээ тэд бидний дохионы хэлийг мэддэггүй учраас ойлголцож чаддаггүй. Алтан сувдтай адил сонсголын бэрхшээлтэй 314 хүүхэд бүрэн дунд боловсрал эзэмшгээр 29-р сургуульд сурдаг. Үлдсэн сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд сургалтын гадна хоцордог. Ганцхан баримт дурдахад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 40% нь бага ангид элсдэг боловч дөнгөж 14% нь сургуулаа төгсдөг байна. Сурсан дохионы хэлээ ашиглаад нийгмийн харилцаанд орох боломж байдаггүй. Энд тентхийн баг хороо сум дүүргийн нийгмийн ажлууд орж эмнэлэг эрүүл мэнд цагдаа сэргийлэх халамжийн бус байгууллагуудын хүмүүс бол үүсгэн хүмүүс дохионы хэлийг эзэмсэн байх шаардлага. Байдал юм байгаа учраас сонсголгүй хүүхэд залуусын сурч боловсрох, нийгмийн амьдралд оролцох боломжийг нь хангах зорилготой чуулганыг өнөөдөр зохион байгууллаа. Чуулганаас гарсан дүнгээ нэгтгэн засгийн газарт зөвлөмж хургуулахаар төлөвлөж байгаа юм байна. Сонсголын бэрхшээлтэй иргэдийн боловсрол эзэмших гол гарц болсон дохионы хэлийг хуульчилж өгөх хэрэгтэй байна. Мөн сонсголгүй иргэдийн боловсролын асуудалд төр болон төрийн бас байгууллагуудын хамтын ажиллагаа чухал юм. Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн дөнгөж 20% нь боловсрал эзэмшдэг, үлдсэн 80 гаруй хувь нь тойргийн гадна үлддэг гэсэн дэлхийн нийтийн судалгаа байдаг. Харин манай улс 29-р сургуулийн 300 гаруй сурагчийг эс тооцвол сонсголгүй иргэдийн боловсралд анхаарсан зүйл бараг байхгүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэхээр эмнэлгийн үйлчилгээ нийгмийн халамжийн хүрээнд ойлгохгүй байхыг сонсголын бэрхшээлтэй иргэд хүсч байлаа. Бусдаас ялгаатай харилцааны хэлбэрийг нь хүлээн зөвшөөрчхүүл сурч боловсрах, ажиллаж амьдрах, үүрэг хүлээх чадвартай иргэн гэдгээ онцолж байсан юм а. Орхон аймгийн гэр хороололд амьдардаг хүүхдүүд хөгжлийн төвтэй болсон таатай мэдээг манай сурвалжлагч Эрдэнэтээс ирүүллээ. Энэ төвд бүтэн хагас үнчин сурч боловсрох орчин нөхцлөөр тааруу айл өрхийн хүүхдүүдийг хамруулах юм а. Хүүхэд хөгжлийн төв нь өдөртөө 11-аас 15 цагийн хооронд ажиллана. Гэрээгээр 6 багш англи хэл, дуу хөгжим, сэтгэн бодох чадвар хөгжүүлэх зэрэг хичээлүүдийг заана. Мөн соёлын төвийг түшгэлсэн номын сантай учраас хүүхдийг номтой нөхөрлөх чиглэлд анхаарч ажиллана гэдгийг төвийн багш нар хэлж байна. Энэ жилийн аймгийн засаг даргаас болон иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр бас энэ хүүхд хөгжлийн төвийг жилд 15 сая төгрөгийн төсөвтэйгээр энэ хөгжлийн төвийг нээж байгаа. Энэ хөгжлийн төвд бол манай Орхон аймгийн хорооллын багуудын хүүхдүүд маань бүтэн өнчин, хагас өнчин болон амжиргааны баталгаажил төвшингөөс доогуур орлоготой хүүхдүүд. Энэхүү төв нь нийтдээ 15 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Одоогийн байдлаар гэр хорооллын шанд, наран, аршаант, уртын гол, цагаан чулууд гэсэн 5 багийн хүүхдүүдийг хамруулжээ. Янз бүрийн дугуулан секцүүд хичээлдэг. Тэрүүндээ орно. Эндээ ирээд янз бүрийн тоглоомоор тоглоно. Тэгээд энд англи хэлний багш дугуулан явуулж байна. Тэрүүндээ оролцсон. Өдрийн цагийг бол тэгж өнгөрөөдөг. Өдөртөө бол нэг удаа цай хоол өгнө. 5 өдрийн 3 өдөрт нь махан хоол, 2 өдөрт нь цагаан хоол өгнө хүүхдүүдтэй. Орхон аймагт 2010 оноос эхлэн хотын төвийн хэмжээнд хүүхэд хамгааллын сайн үйлс төв байгуулагдан орон гэргүй тэнэмэл хүүхдүүдийг хүлээн авч нийгэмшүүлэх, сургалтанд хамруулах, хүүхдийн хөдөлмөрийг устгах, эцэг эхчүүдэд эцэг их байх үүргийг нь мэдүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж, өнөө хүртэл тогтвортой ажиллаж байна. Энэ хугацаанд тус төвд албан бус тоогоор 120 гаруй хүүхэд хамрагдаж, аймгийн хэмжээнд хараа хяналтгүй тэнэмэл гуйлга гуйдаг хүүхэдгүй болсон. Сургууль завсардсан болон хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдийн тоо багассан. Эцэг эхийн хүүхдтэй тавих хяналт дээшилсэн зэрэг эерэг үзүүлэлтүүд гарсан байна. Иймээс энэ чиглэлийн ажлыг өргөжүүлж, үр дүнтэй болгох зорилгоор гэр хороололд хүүхэд хөгжлийн төв байгуулжээ. Цагийн хүрттэй хамтагаа үзэгч та бүхэнд баярлалаа. Өнөөдөр сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр. Монгол улсын хувьд халдвар төвчнөөс үүдэлтэй нас уралтын 1-р шалтгаан нь сүрье болж байна. Өнгөрсөн онд л гэхэд 4000 гаруй тохиолдол бүртгэгдсэн. Тиймээс энэ өвчнийг эрт илрүүлж, үр дүнтэй эмчилгээ хийх хэрэгтэй байгааг эрүүл мэндийн салбарынхан хэлж байгаа юм а.
Дэлхийн нийтээр сүрьеэг илрүүлийн эмчлийн эдгэрүүлийн урандор энэ өдрийг тэмдэглэж байна. Манай улсын хувьд олон эмэнд дасалтай сүрьегийн тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. 2002 оноос хойш эмэнд тэсвэртэй сүрьегийн 1690 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 62% нь эмчлэгдэж, 19% нас барж, 18% нь эмчилгээнд хамрагдаагүй гэсэн мэдээлэл байна. Эхний эмчилгээг зөв тууштай хийгээгүйгээс олон эмэнд тэсвэртэй цаашлаад маш олон эмэнд тэсвэртэй хүнд сүрьегийн хэлбэрт шилждэг. Олон эмэнд дасалтай сүрьеэг эмчлэх нэг хүн зарцуулж байгаа тэр $6,000 эмийг зүгээр энгийн сүрьеэг эмчлэхэд 245 хүнийг эмчлэх ийм боломжтой. Хамгийн багаар бодоход нэг хүнд 150,000 төгрөгийн эмчилгээ шаарддаг. Харин олон эмэнд тэсвэртэй сүрьеэг эмчлэхэд $6,000 хөрөнгө шаарддаг. Энэхүү зардал 2002 оноос хойш глобал сангаас санхүүжиж байсан. Харин 2016 оноос энэ төсөл дуусна. Тиймээс засгийн газар сүрьегийн эмчилгээний зардлыг төсөвт суулгах шаардлагатай болжээ. Засгийн газраас одоо сүрьегийн эмчилгээний 1-р эгнээний эм гэж ярьдаг. Тэр эмийг бол ерөнхийдөө бараг 90% хангаж байна. За сүрьегийн эмийн гаж нөлөөний эмүүдийг бас хангаж байна. За дээрэс нь энэ сүрьед хэрэглэж байгаа уруулж байцсуудын 40% хүртэл улсын төсөл сангаж байна. Манай улсын хөдөлмөрийн насны залуучуудын дунд сүрьегийн өвчлөл нас баралт өндөр байна. Зөвхөн 2014 оны байдлаар нийт өвдсөн хүмүүсийн 70 орчим хувийг 16-аас 44 насныхаа эзэлжээ. Тэд ажил хөдөлмөр эрхлэж чадахгүй, нийгэмд гадуурхагдах үзэгдэл их байна. 24 сарын олон эмийн тасалтай сүрьеэг хугацааг богиносгоод 9 сар болох ийм судалгааны ажил эхлээд явагдаж байна. Сүрье өвчнийг хинч тусч болно. Судалгаанаас харахад хотын хүн амын дунд хуушгины сүрьегийн тархалт бусад орон нутгийнхаас 3 дахин их байна. Тиймээс хит төвлөрлийг сааруулж, агаарын болон орчны бохирдлыг бууруулж, нийгэм эдийн засгийн нөхцөлийг сайжруулах гээд олон асуудлыг шийдэх хэрэгтэй. Гэхдээ хамгийн чухал нь хувь хүн гэр бүлийнхээ өмнө хариуцлагатай байж, эрт онцлуулж, эмчилгээгээ бүрэн хийж идэх ёстой. Сүрье бол идэгдэг өвч юм а. Цагдаагийн албан тушаалын цол олгох журмыг хууль зүйн сайд өөрчилсөн байна. Шинчилсэн журмаар цагдаагийн албан хаагчийн албан тушаал ажилласан жил үр дүнг нь харгалзаж цол олгох юм а. Өнгөрсөн оноос мөрдөгдөж эхэлсэн цагдаагийн албаны тухай хуулиар цагдаагийн албан тушаалын цол олгож эхэлсэн. Өөрөөр хэлбэл ямар албан тушаал хашин тэр тушаалынхын цолыг олгохоор болсон байдаг. За тэгвэл энэ журмыг өөрчилснөөр 1035 албан хаагчийн цолыг хурааж байна. За гэхдээ шинжилэн баталсан журманд нийцүүлэн дахин цол олгох юм байна. Цол буурсан албан хаагчдын 11 цагдаагийн хурандаа, 41 цагдаагийн дэд хурандаа, 139 цагдаагийн хушууч, за 844 цагдаагийн ахмад цолтой байсан байна. Албан тушаалын цагдаагийн хурандаа цол хэрэглэж байгаад саяны хууль зүйн сайдын тушаалаар баталсан журамд нийцүүлэн цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар цагдаагийн хурандаа цолтой байсан 11 албан хаагчийн 7 албан хаагч нь цагдаагийн дэд хурандаа цол руу буусан. 4 албан хаагч нь цагдаагийн хушууц цол руу энэ журамд нийцүүлж буулгаж цолыг олгосон байна. Ингэж зарим цагдаагийн албан хаагчийн цол буурч байгаа бол эсэргээр 400 гаруй албан хаагчийн цол нэмэгдэхээр болж байна. Өөрчлөлт шинжилгээг дагаад төсөв санхүүд нөлөөлөх үү гэсэн асуултанд ийм хариулт өгч байна. Цагдаагийн албаны тухай хууль батлагдсанаас хойш 2014 оны засгийн газрын 99-р тогтоолоор цагдаагийн цол алба хаасан хугацааны нэмэгдлүүдийг бүгдийг засгийн газрын тогтоолоор баталгаажуулаад өгсөн байна. Өнөөдөр энэ засгийн газрын тогтоолд өөрчлөлт ороогүй тохиолдолд өнөөдөр санхүүгийн янз бүрийн өөрчлөлт гарахгүй гэж үзэж байна. Цагдаагийн цол олгох шинжилсэн журмаар цаашид цол олгохдоо тухайн албан хаагчийн ажлын үр дүнг харгалзахаас гадна цолыг нь бууруулах, хураан авах, мөн цол хоорондын хугацаагч тодорхойлсон байна. Манай улс автозамын салбарт хамгийн их хөрөнгө оруулалтыг зарж ирсэн. Өнгөрсөн жил гэхэд 700 гаруй тэрбум төгрөгийг энэ салбарт зарцуулсан байна. Гэтэл тавьсан зам нь богино настай байгаагийн гол шалтгаан зам арчлалтыг хугацаанд нь хийдгүй, дааз хэтрүүлсэн тээврийн хэрэгсэл замыг сүйтгэж байгаатай холбоотой гэдгийг мэргэжлийн байгууллагынхан хэлж байна.
Дац сэтрүүлсэн автомашин нийтийн хэрэгцээний зам дээгүүр явснаар автомашины замд үзүүлэх ачаалал хэтэрч замын эвдрэлд нөлөөлж буй хамгийн том шалтгааны нэг болж ирсэн байна. Тиймээс жилийн жилд хөрөнгө заран байж тавьдаг замаа эвдрэлт гэмтлээс хамгаалахын тулд хүнд даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглосон. Замын ашиглалт хамгаалтанд хяналт тавьдаг байгууллагын төлөөлөл хийж хэрэгжилж байгаа ажлынхын талаар зөвхөн 2 сарын хугацаатай үргэлжлэх аяныхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хэллээ. Автотээврийн техникийн ерөнхий шаардлагын 5.8-1 заасан байгаа. 2 голтой тээврийн хэрэгсэл маань 18 тонн, 3 голтой тээврийн хэрэгсэл маань 25 тонн, 4 голтой тээврийн хэрэгсэл маань 38 тонн, 5 голтой тээврийн хэрэгсэл 40 тонн, 6 голтой тээврийн хэрэгсэл 44 тонн байхаар заасан байдаг. Ийм учраас энэ заасан хэмжээнийх нь хүрээнд тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд ялангуяа ачаа тээврэл эрхэлж байгаа тээврийн хэрэгслүүд маань энэ тогтоосон хэмжээнд тохирсон ачааг тээвэрлж хөдөлгөөнд нийслэл дотор орноо. Автозамын барилга байгууламжийн зөв ашиглаж байна уу байна уу? Иргэд маань тээврийн хэрэгслээр тийм ээ. Дааз зэрүүлэх, зам дээр хог асгах, бохирдуулах, тийм илүү жингээр тээвэрлэх энэ дээр бол давхар бас ашиглалтанд бас хяналт авах юм байна. Уран дулаан ирж газар гисэх үед хүнд даацын тээврийн хэрэгсэл дац сэтрүүлэн явснаар замыг хамгийн их гэмтээдэг. Тиймээс дүрм журм стандарт мөрдөн хөдөлгөөнд оролцохыг жолооч нарт анхааруулж байна. Замын цагдаа нийслэлийн тээврийн газар татварын албад хамтран замын ашиглалтанд хяналт тавин ажиллах юм байна. За энэ жил тээврийн хэрэгслийн татвар хураамжаар нийтдээ 20 гаруй тэрбум төгрөгийг төвлөрүүлэх юм байна. Бид та бүхэндээ манай эх орон дөрөнсөн үйл явдлуудаас мэдээллээ. Одоо олон улсын үйл амьдралаас мэдээлье. Студид редактор Ариун Чимэг ажиллаж байна. Оройн төргий. Тэгэхээр дөнгөж сая авсан нэгэн шуурхай мэдээллийг эхлээд хүргэе. Тэгэхээр Германы Дюссельдорф хотоос Испани Барселона чиглэлд одоо орон нутгийн цагаар өнөөдөр өглөө хөөрсөн А320 зорчигч тээврийн онгоц одоо Франц улсын өмнөд нутагт осолдсон гэсэн ийм мэдээлэл ирж байна. Тэгэхээр IBI 95 25 дугаар нислэг бол Барселона чиглэлд хөөрснөөсөө хойш 46 минутын дараа буюу орон нутгийн цагаар өглөөний 10 цаг 47 минутын орчимд одоо нислэгийн хяналтын дэлгэцээс бол алга болсон байна. За онгоцны нисгэгч Альпин нурууны бүсэд одоо осолдохоос өмнөхөн төгшүүрийн дохио өгсөн гэдгийг агаарын тээврийн хяналтын төвөөс нь бол мэдээллээ. За онгоцонд 142 зорчигч хүлгийн багийн 6 гишүүн нийт 148 хүн бол зорчиж явсан. Одоо тэд одоо амир үтсэн байж магадгүй гэж Францын одоо эрх баригчид бол мэдэгдлээ. Тэгэхээр тэдгээр одоо 142 зорчигчийн одоо аль нь ямар улсын иргэд болох талаар бол одоогоор мэдээлэл байхгүй байна. За А320 онгоц нь бол Германы агаарын тээврийн одоо Люфтханза компанийн салбар German Wings одоо компани эзэмшлэх юм байна. За тэгэхээр А320 онгоц одоо 180 хүний суудалтай ийм онгоц байна. Тэгэхээр онгоц осолдсон газар нь бол Францын газар нутагт хамаардаг Альпийн нурууны одоо өмнөд бүсэд тогтоогдсон. За яг Ослын газрыг олж одоо очиход маш бол хүндрэлтэй ийм бүсэ гэдгийг Францын ерөнхийлөгч бол мэдэгдлээ. Тэгэхээр онгоцны сэг байж болох одоо с жиг бүхий нэг зүйлийг одоо Альпийн нурууны 2961 метрийн одоо өндрөөс илэрсэн тухай бол Францын эрх баригчид мэдэгдэж байна. За тиймээс онгоцны сэгийг олох мөн одоо зорчигчдыг аврах ажиллагаа бол маш хүнд нөхцөлд одоо болж магадгүй гэдгийг бол Францын дотоод хэргийн яамнаас бол анхаарууллаа. Тэгэхээр одоогоор Францаас аврах багийнхан осол болсон бүс рүү одоо явсан гэсэн мэдээллийг өгч байна. За тэгэхээр дараагийн мэдээллийг танилцуулъя. За Япон улсын Окинава аралд байрладаг Америкийн нэгдсэн улсын цэргийн баазыг одоо нүүлгэн шилжүүлэх ажил одоо түр хугацаагаар зогсоох шийдвэрийг бол Окинава арлын захирагч бол гаргалаа. За энэ шийдвэрээс болоод одоогоор Япон болон одоо Америкийн нэгдсэн улсын хооронд бол үл ойлголцох юм байдал үүслээ. Тэгэхээр Япон улсын талаас бол одоо энэ цэргийн баазын одоо нүүлгэн шилжүүлэх ажил одоо зогсох үндслэл байхгүй. Одоо энэ ажил бол үргэлжлэн гэсэн мэдээллийг хийсэн байгаа. За харин Америкийн нэгдсэн улсын хувьд одоо гэрээнд заасны дагуу одоо энэ ажлыг үргэлжлүүлэхийг бол уриаллаа. Тэгэхээр Японы Окинава арлын захирагч Такеши Онага Америкийн нэгдсэн улсын Окинава арал дахь цэргийн баазыг одоо далайн эргийн бүсэд нүүлгэн шилжүүлэх ажлыг бол төр зогсоох хүсэлтэй мужийн одоо батлан хамгаалах товчоонд бол гаргасан байна. Тэрээр цэргийн бааз нүүлгэх зорилгоор одоо далайн гүнд хийж байгаа өргөмдлөгийн судалгаа шүрэн арлыг сүйтгэж байж болзошгүй гэсэн үндслэлээр судалгаа хийн. Ингээхийн тулд өргөмдлөгийг зогсоох шаардлагатай гэж бол үзсэн байна. Гэхдээ Япон улсын засгийн газар Америкийн цэргийн баазыг нүүлгэн шилжүүлэх ажлыг зогсоох цаг нь бол одоо биш. За үүнийг зогсоох одоо шалтгаан байхгүй гэж мэдэгдэж байна.
Бид байгаль орчин хамгаалах үүднээс Окинава арлаас цэргийн баазыг нүүлгэн шилжүүлэх бүсэд судалгаа явуулна. Бидний судалгаа бүрэн дуусаж дүгнэлт гаргах хүртэл далайн гүний орчныг өөрчилж байгаа өргөмжлөгийг зогсоох тушаалыг гаргалаа. Бид ийм үндслэлээр цэргийн баазыг нүүлгэх ажлыг зогсоох шалтгаан байхгүй гэж харж байна. Тэгэхээр бид баазыг нүүлгэх ажил тэр дундаа судалгааны өргөмжлөгийн ажлыг үргэлжлүүлэх болно. Энэ цэргийн баазыг нүүлгэх ажил бол хоёр орны хоорондын олон жилийн нүр их ажлын бодит үр дүн юм а. Тиймээс Америк нэгдсэн улс энэ баазыг нүүлгэх ажил төлөвлөсөн ёсоор үргэлжлэнэ гэдэгт итгэж байгаа. Одоо Японы засгийн газар Окинава арлын захирагчийн цэргийн баазыг нүүлгэх ажлыг зогсоох хүсэлтийг бол судалж байна. Гэхдээ тус бүсэд судалгааны өргөмжлөг хийх явцдаа байгаль орчин хамгаалах арга хэмжээгч давхар хэрэгжүүлж байгаа гэсэн байр суурь хэлж байна. За тэгэхээр дэлхийн 2 дугаар дайны дараагаар Америк нэгдсэн улс дайнд ялагдсан Япон улстай цэргийн холбоотны гэрээ байгуулж улмаар Японы эзэн хааны арин болон тэнгисийн цэргийн хүчнийг татан буулгаж өөрийн цэргээ тус улсад байршуулсан юм а. Америк нэгдсэн улсын тэнгисийн цэргийн Путема агаарын бааз нь Окинава аралд хүн ам шигүү суурилсан бүсэд байрладаг учраас ард иргэдийн аюулгүй байдлын үүднээс нүүлгэн шилжүүлэхээр Токио, Вашингтон 2013 онд гэрээ байгуулсан юм а. За гэрээгээр Окинава арлын төв болон өмнөд бүс нутагдах Америк нэгдсэн улсын цэргийн баазуудын 70 орчим хувийг нүүлгэн шилжүүлэхээр тогтсон. Мөн Америк нэгдсэн улсын тэнгисийн цэргийн 5,000 бие бүрэлдэхүүнийг Гуам арал руу, за 4,000 цэргийг номхон далайдах бусад баазууд руу шилжүүлэх юм а. Гэхдээ Америкийн тэнгисийн цэргийн 10,000 бие бүрэлдэхүүн Окинава аралд үлдэхээр байна. За Америк нэгдсэн улс тэнгисийн цэргээ хизээ Окинавагаас одоо бусад бааз руугаа шилжүүлэх тухайгаа бол албан ёсоор зарлааг байгаа. Гэхдээ Вашингтон пост сонинд Америк нэгдсэн улсын тэнгисийн цэрэг ойрын үед Окинаваг орхиход бол бэлэн байгаа тухай бол мэдээлсэн. За Америк нэгдсэн улс Окинава дахь цэргийн баазаа нүүлгэн шилжүүлэх одоо цэргээ тараан байрлуулахад 8.6 тэрбум Америк доллар зарцуулахаар төсвөлсөн байгаа юм а. За гэвч Окинава арлын оршин суугчид Футенма цэргийн баазыг нүүлгэн шилжүүлэх биш, за арлаас бүр мөсөн нүүлгэх ёстой гэсэн үүднээс бол асуудалд хандаж байгаа. За тэдний энэ сонирхлыг дэмжиж цэргийн баазыг Окинавагаас бүр мөсөн гаргах амлалт өгсөн Онага за өнгөрсөн оны 11-р сард Окинава мужийн захирагчаар сонгогдож ийхүү цэргийн баазыг бүр мөсөн нүүлгэхийн төлөө за ард түмний дэмжлэгтэйгээр хүч чармаалт гаргаж байгаа юм а. За харин Америк нэгдсэн улс холбоотой орнуудын хооронд аль хэдийн гэрээ байгуулад асуудлыг шийдчихсэн байхад цэргийн баазыг нүүлгэх ажлыг одоо зогсоохгүй байхыг бол Японы талд бол уриаллаа. Мөн Америк нэгдсэн улс энэ баазыг нүүлгэх ажил одоо төлөвлөсөн ёсоор урагшлана гэдэгт итгэж байгаагаа мэдэгдэж байна. За Америк нэгдсэн улсын Аз номхон талаадах стратегийн зорилт өөрчлөгдснөөр 2014 онд одоо Хятад Солонгосыг ажиглах зорилгоор бол холын зайн судалгааны 2 дроныг Япон улсын далайд бол байрлуулсан юм а. За хэдийгээр Японы зарим иргэд за Токио, Вашингтоны холбоотны харилцааг зарим талаар эсэргүүцдэг ч гэсэн энэ хоёр улс одоо цаашид цэргийн холбоотны харилцаагаа тэлэх төлөвтэй байна. За эх сарын сүүлээр Япон улсын ерөнхий сайд Шинзо Абе Америк нэгдсэн улсад 8 хоногийн одоо айлчлал хийхээр төлөвлөж байна. За энэ айлчлал Япон Америк нэгдсэн улсын холбоотны харилцааг улам тэлэх одоо цэрэг батлан хамгаалах салбарт илүү өргөн цар хүрээнд одоо хамтрах шинэ үеийг эхлүүлэх нэ гэж зарим улс төрийн шинжээчд бол дүгнэж байна. За тэгэхээр Афганистаны ерөнхийлөгч Ашраф Гани одоо анхны гадаад айлчлал Америк нэгдсэн улсад хийж байна. За түүний энэ айлчлал одоо Афганистан Америк нэгдсэн улсын одоо цэрэг батлан хамгаалах болоод санхүүгийн харилцаанд бол шинэ үеийг авчирсан одоо ийм айлчлал боллоо гэж улс төрийн одоо шинжээчид дүгнэж байна. За өчигдөр Америк нэгдсэн улсын Кент Дэвид цэргийн баазад одоо Америк нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, батлан хамгаалахын сайд Эштон Картер, за Афганистаны ерөнхийлөгч Ашраф Гани, дэд ерөнхийлөгч Абдулла Афганистан өөрийн хүчээ нэмэгдүүлэх, шинжлэлтийн болоод хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлж, институцийн тогтвортой байдлаа ханган, санхүүгийн ил тод байдлаа сахин хамгаалахад түлхэц болох юм а. Энэ түншлэлийн хүрээнд Америк нэгдсэн улсын батлан хамгаалах яам Афганы аюулгүй хүчнийг бэхжүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, урт хугацааны тогтвортой санхүүгийн чадамжтай армийг бий болгох замыг засахад тэдэнтэй ойр хамтран ажиллах болно. За инх тайван бол бидний зорилт. Гэхдээ бүс нутгийн хамтын ажиллагаа бий болж байж инх тайван баталгааждаг. Бүс нутгийн бүх улс орнуудын хувьд Афганыг тогтвортой өсөн дэвжих замд нь оруулахад хил амаа ололцдог байх нь чухал юм а. Эх орноо хамгаалах нь бидний нэн тэргүүний зорилт. 9-р сарын 11-нд биднийг нэгтгсэн. Өнөөдөр бид түншлэлийн суурийг тавьж байна. Энэ түншлэл ардчил чилжих, сонгуулийн шинжилэлт хийх, эмэгтэйчүүдэд эрх мэдэл, огтд боловсрол олгох, ядуурлыг арилгах зэрэг хамтын үнэт зүйлд суурилсан юм а.
Америкийн нэгдсэн улс Афганы өмнөх засгийн газартай хил амаа ололцохгүй байсаар өнгөрсөн онд шинэ ерөнхийлөгч сонгогдсны дараагаар Кабул, Вашингтон хоёр арай дулаан уур амьсгалд асуудлаа ярих болсон. Хоёр тал 2015 оны сүүл гэхэд одоо Афганд байгаа Америкийн 10,000 цэргийг 18 сарын хугацаанд үлдээх тохироо хийсэн. Вашингтонд Афганистанд байлгах сонирхолтой Кабулч мөн одоо Америкийн цэрэг байрлах нь чухлаа гэж зарим улс төрчид бол дүгнэдэг. Америкийн нэгдсэн улсын ард иргэд дайнаас залхсан гэхдээ Америкийн нэгдсэн улс Афганистанд цэргээ байлгах нь бол стратегийн чухал асуудал гэдгийг ч судлаачид бол онцолж байгаа юм а. Вашингтоны хувьд Ашраф Ганы өмнөх ерөнхийлөгч Хамид Карзайгаас илүү одоо тогтвортой түнш гэж харж байгаа. Хамид Карзай төрийн одоо суудлаас буухаасаа өмнөхөн Америкийн нэгдсэн улсын цэрэг Афганд байрлах нь бол талибуудаас илүү том занал хийлэгч болсныг бол ил тодоор бол хэлж байсан юм а. Бид охин дэлхийд дахинд болж байгаа зарим үйл явдлын мэдээллээс танилцууллаа. Одоо цаг агарын мэдээг хүлээн авцгаана уу. Эрхэм үзэгчдээ, үүгээр Монголын мэдээ агентлаг цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрийнхөө мягмар гарагийн дугаарыг өндөрлөж байна. Хөтөлбөртэй хамтдаа байсан та бүхэнд баярлалаа. Тавтай амарцгаагаарай. Баяртай.